Зүгээр заавал тэрийг яах шаардлага байна? Заавал тарманы юм шалгалтын төвөөр хэрэгтэй шүү дээ. Бүх мэдээллийн үнэ гэлцэн чинь. Бүх мэдээллийн хэрэгтэй шүү дээ. Сайн байна уу? Би Gobi Scholars-ийн эрдэм төгс байна. Өнөөдөр та бүхэндээ Digital SAT буюу DSAT-ийн талаар мэдээлэл хуваалцахаар ирлээ. Хэрвээ та Америкийн их сургуульд өргөдлөө явуулахар бэлдэж байгаа бол эсвэл эсэлт ерөнхий шалгалтанд оноогоо дүүцүүлэхээр Digital SAT-ийн форматыг сонирхож байгаа бол энэ бичлэг яг тань хэрэгтэй. Бичлэгээ дуустал үзээрэй. Учир нь би танд бүх зүйлийг алхам алхмаар тайлбарлах болно. Digital SAT буюу DSAT-ийн College Board-ын 2024 оноос хэрэгжиж эхэлсэн SAT шалгалтын цахим хувилбар юм. Хуучин paper SAT-гээс ялгаатай нэгдүгээр хугацаа. Өмнө бид 3 цаг хийдэг байсан бол одоо 2 цаг 14 минутанд хийх боломжтой болсон. Хоёрдугаар формат. Өмнө бид нар цаасан дээр хийдэг байсан бол одоо компьютер, iPad ашиглаад дижитал хэлбэрээр боломжтой болсон. За 3 дугаарт асуултын тоо. За асуултын тоо маань хэдий цөөрсөн ч гэсэн нэлээд хүнд болж орж ирсэн байгаа. За ингээд 4 дугаарт математикийн хэсэг дээр тэр чигт нь тооны машин ашиглах боломжтой болсон байгаа. За digital SAT-ийн 2 үндсэн хэсгээс бүрдэн. За эхний хэсэг маань reading and writing хэсэг. За энэ хэсэг маань өөрөө дотроо 2 модультай нийт асуултын тоо 54 асуулт. Тэгэхээр нэг модуль нь 27 асуулттай гэсэн үг. Нийт үргэлжлэх хугацааны хувьд 64 минут. Тэгэхээр нэг модулаа 32 минутанд хийж гүйцэтгэх хэрэгтэй гэсэн үг юм. За энэ хэсэг дээр юу шалгадаг вэ гэвэл мэдээж нэгдүгээр vocabulary буюу үгийн сан, хоёрдугаар grammar and sentence structure буюу дүрмийн чадвар, гуравдугаар reading comprehension буюу уншиж ойлгох чадвар, дөрөвдүгээр rhetoric and purpose буюу тухайн зохиолын зорилго, зохиолд юу илэрхийлэхийг зорьсон бэ гэдгийг ойлгох чадваруудыг шалгадаг байх нэ. За digital SAT-ийн reading and writing-ийн онцлог нь юу вэ гэхээр богино текстүүдээс бүрдсэн байдаг. Мөн тухайн асуултад зориулсан жижиг текстүүдээс бүрдсэн байдаг учраас илүү анхаарал төвлөрөхөд амар байна гэсэн үг юм. За тэгээ мөн adaptive testing системээр явдаг. Adaptive testing-ийг хэдүүлээ дараагийн секшн дээр тайлбарлах болно. За мэдээж дараагийн хэсэг бол математик хэсэг. Нийтдээ 44 асуулттай, мөн дотроо 2 модультай. Тэгэхээр нэг модуль тусгүй дээрээ 20 асуулттай байна гэсэн үг юм. За тэгээд нийт үргэлжлэх хугацааны 70 минут. Тэгэхээр нэг модуль дээрээ 35 минутыг зарцуулах нэ. Математикийн хэсэг дээр орж ирдэг асуултуудыг ерөнхийдөө 4 хэсэгт хувааж үзэж болно. За нэгдүгээр algebra буюу бидний сайн мэдхээр зэрэг язгууртаа тэгштгэл, шулуун, систем тэгштгэл, тэнцэл биш гэх мэт багтдаг бол хоёрдугаарт advanced mathematics буюу модультай тэгштгэл, функц, квадрат тэгштгэл, комплекс тоотой илэрхийлэл, магадлал гэх мэт сэдвүүд энэ хэсэгт багтаж байгаа. За гуравдугаарт problem solving and data analysis буюу энэ хэсгээр загвар график унших чадвар, статистик, харьцаа олох бодлогууд, мөн цэгэн өгдөл унших бодлогууд багтдаг. Ингээд сүүлийн хэсэгт нь болохоор бид нарт geometry, trigonometry хэсэг байгаа. За энэ дэр мэдээж бидний мэдхээр өнцөг, гурвалжин, тойрог, талбай олох, эзлэгүү олох гэх мэт сэдвүүд маань орж ирдэг байх нэ. За DSAT-ийн математикийн хэсгийн хамгийн чухал шинжилэл бол 2 модуль дээрээ хоёулын дээр нь тооны машин ашиглах боломжтой болсон байгаа. За тухайн шалгалт авч байгаа Bluebook application маань өөрөө дотроо built-in Desmos гэдэг график тооны машинтай бөгөөд та үүний хайж байгаа давхар өөрийн тооны машин авчираад ашиглах боломжтой. За DSAT-ийн adaptive system хэрхэн ажилладаг талаар ярилцгаая. Reading, writing болон математикийн хэсгүүд маань дотроо өөрсдөө Moral 1, Moral 2 гээд 2 хэсгээс бүрдэж байгаа. За Moral 1 дээр нь хүүхэд болгон сурагч болгон яг ижил төвшний дундаж төвшний бодлогууд болон асуултуудыг авна. За тэгээ Moral 1 дээр хэрэг хийснээс шалтгаалan Module 2-ын төвшин тодорхойлогдно гэсэн. Жишээлбэл Module 1 дээр маш сайн хийсэн байх юм бол Module 2-ын асуултууд илүү хүнд болж орж ирэх бол хэрвээ дундаж хийсэн бол Moral 2-ын асуултууд дунд байна. Хэрвээ Moral 1 дээр муу хийсэн бол Moral 2-ын асуултууд илүү хялбар болж орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр модуль 2 маань яг таны төвшин тохирсон асуултуудыг гаргаж ирдэг байх нь мөн оноо тооцох үндсэн хэсэг маань болдог гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. За хэдүүлээ одоо жишээ авч үзье. За жишээ 1 англи хэлний хэсгийг нь авч үзье. За та Moral 1 дээрээ сайн хийгээд 27-оос 20 оноо авсан гэж үзвэл Moral 2-ын асуултууд нь илүү хүндэрч орж ирнэ. За 27 асуултаас Moral 2 дээрээ 15 асуултыг зөв хийгээд нийтдээ 44-өөс 35 оноо авсан гэж үзвэл дунджаар 680-аас 700 оноо авах магадлалтай. За хоёрдугаар жишээ дундаж хийсэн гэж үзье те. Moral 1 дээрээ 27-оос 15 оноо зөв хийсэн бол Moral 2 дээрээ дундаж төвшний асуултуудыг авна гэсэн үг. За Moral 2 дээрээ хэдүүлээ 27-оос 20 оноо зөв аваад нийтдээ мөн адилхан 44-өөс 35 асуултыг зөв хийсэн гэж үзвэл 620-аас 660 оноо авах магадлалтай байна гэсэн үг. За 3 дугаар жишээ таарахын хийсэн гэж үзье. Moral 1 дээрээ 27-оос 10 оноо аваад Moral 2-ын асуултууд хялбар болж орж ирээд тэгтээ тэрийгээ сайн ингээд 27-оос 25 оноо авсан гэж үзье. Тэгвэл мөн адилхан 44-өөс 35 оноо авч гисэн таны авах оноо маань 560-аас 600 онооны хооронд байна гэсэн.
Тэгэхээр энэ чухал ойлголт нь юу вэ гэхээр moral 1 дээрээ илүү сайн хийж байж хэдүүлээ moral 2 дээрээ илүү хүн түвшний асуудлуудтай нүр тулна гэсэн үг юм. За одоо хэдүүлээ оноо жилтийн талаар ярив. За DSA-ийн шалгалтын дээр та 400-аас 1600 оноо авах боломжтой. Reading and writing математик хэсэг бүр дээр 200-аас 800 оноо авах боломжтой бөгөөд ингээд нийлээд 400-аас 1600 оноо авах боломжтой ах нэ. Digital essay-ийг амжилттай бэлдэх 5 алхам хуваалцъя. За нэгдүгээр practice test буюу mock test өгөөд өөрийн төвшингээ тодорхойлох. Та бүхэн энийг Blue Book application-гээ татаад Blue Book application дотор байгаа үнэгүй бүтэн жишг тестүүдээс хийгээд өөрийнхөө төвшиг тодорхойлох боломжтой. Мөн үүний хажуугаар яг ямар сэдв дээр ямар асуултууд дээр алдаад байна гэдгээ тодорхойлох боломжтой. Алхам 2. Сул талаа сайжруулах. За тэгэхээр өмнө хэдүүлээ ямар сэдв дээр ямар төрлийн бодлого дээр алдаад байгаа одоо мэдсэн бол жишээлбэл reading and writing хэсэг дээр vocabulary муу байгаа бол сайн үг цээжлэх, grammar structure муу байгаа бол дүрмээ давтах гэмчлэн математик дээр жишээлх юм бол тухайн сэдвийн хүрээнд томьёогоо цээжлэх илүү олон бодлого бодох гэх мэт дасгалуудыг хийж олно. Алхам 3. За мэдээж тогтмол дадлага хийх хэрэгтэй. Өдөрт дор хаяж 1-2 цагийг дижитал essay-ийн шалгалтынхаа бэлтгэлд зориулаарай. За сургалтын цугаас гадна та бүхэн мэдээж үнэгүй платформод болох YouTube-ээс үнэгүй хичээл үзэх эсвэл хан актем дээр зөвхөн essay-д зориулагдсан олон төрлийн үнэгүй хичээлүүд байдаг учраас тэр бүгдийг ашиглах хэрэгтэй. Алхам 4. За reading writing болон математикийн хэсгээр хэрэгтэй бүх мэдлэгээ эзэмшсэн гэж үзэж байгаа бол одоо тань шалгалтын стратеги хэрэгтэй. Нэгдүгээр time management буюу цагаа зөв хуваарлах. За нэг асуултан дээр хэдийн хэмжээний хугацаа зарцуулах уу, нэг бодлогон дээр хэдэн секунд зарцуулах уу гэх мэт цагаа маш сайн зөв хуваарлж сурсан байх хэрэгтэй. Хоёрдугаар асуулт уншиж ойлгох чадвар. За ялангуяа манай Монгол сурагчид маань математик хэсгээр одоо өгүүлбэртэй бодлого ороод ирэнгүүт шууд алгасаад явцдаг. Тэгэхээр тухайн өгүүлбэрийг хэрхэн зөв орчуулах уу, хэрхэн ойлгомжтойгоор өөрийн болгож авах уу, мөн тухайн асуултыг юу асуугаад байна вэ гэдгийг сайн тодорхойлж сурсан байх хэрэгтэй. За 3 дугаарт мэдээж математик хэсгээр бол Desmos буюу графикийн тооны машин байгаа. Энэ цаанаасаа Blue Book application дээр built-in функцээр хийгдсэн. Тэгэхээр Desmos-ыг маш сайн ашиглаж чадвал математикийнхаа бараг тал бодлогыг Desmos-ыг ашиглан бодох чадвартай болно гэсэн үг. За биднээс маш олон сурагчид маань SAT-ийн шалгалтандаа хэрхэн бүртгүүлэх вэ? Мөн шалгалтын өдөр юу авч очих ёстой вэ гэж асуудаг. Энийг энгийнээр тайлбарлавал та бүхэн collegeboard.org гэдэг сайтаар ороод хаяг нийлэх хэрэгтэй. Тэр энэ сайтыг ашиглаад та бүхэн шалгалтандаа бүртгүүлж болно. За дижитал SAT шалгалтаа сонгоод өөрийн өгөхийг хүсэж байгаа өдрөө болон газраа сонгоод бүртгүүлнэ гэсэн үг. За төлбөрийн хувьд $103 байдаг байгаа. За шалгалтын хувьд чухал мэдээлэл юм бол та шалгалт өгөх өдрөөсөө 2-оос 3 сарын өмнө урьдчилан бүртгүүлсэн байх хэрэгтэй. Энэ шалгалт нь жилд 7 удаа авагддаг. Тэгээ Монголд авагдаж байгаа шалгалтын төвүүдээс дурдвал шалгалтын өдөр юу авчих вэ? Нэгдүгээр admission ticket. За admission ticket-ээ хэвлэхээс гадна та өөрийнхөө утсан дээрээ скриншот хийгээд давхар авчираарай. Хоёрдугаар Photo ID буюу иргэний үнэмлэх эсвэл пассворд байж болно. За энэ дэр Монголиас авсан иргэний үнэмлэхийн лавлгаа хангалттай бичиг баримт болж чаддгүй учраас заавал бие дээр нь иргэний үнэмлэх юм уу эсвэл пассвортоо авчих хэрэгтэй. За 3 дугаарт хэрвээ та математикийн хэсгээр өөрийн тооны машин ашиглах хүсэлтэй байгаа бол College Board-аас гаргасан заалтын дагуу зөвшөөрөгдсөн тооны машин авчирч болно. За 4-дүгээрт мэдээж балцаас математик хэсгээр та бүхэн гараараа бодлого их магадaltaй учраас балцаасаа зөвлөх хэрэгтэй. 5-дугаарт мэдээж усны сав шалгалт маань 2 цаг үргэлжлэн тийм учраас та бүхэн хажуугаар нь hydrate хийх хэрэгтэй. За мөн шалгалтаас айл болох 30 минутын өмнө эрт очихыг хичээгээрэй. Тэгэхээр та одоо дижитал SAT-ийн талаар бүх зүйлийг мэдэж авлаа. Хэрвээ та шалгалтандаа бэлдэх сургалт хайж байгаа бол манай Gobe Scholar Site дээр DSAT Prep Bank нээсэн байгаа. Зөвхөн таны хурд төвшин зориулсан хөтөлбөр, олон жилийн туршлагатай багш нар mock test analysis session мөн ойлгоогүй сэдвээ ганцаарчлан үзэх боломжийг бид санал болгож байна. Хэрвээ ямар нэгэн асуулт байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй.